тэр өдрөөрөө ингэж хүмүүстэй болсон чинь аав нэлээ шүү. Ажил дарааж ирж байгаа. Аав нотоо харж байгаа. Өнөөдөр аваад ирсэн яаж чам би бидний юу хүрсэн юм том ч гэсэн юм бол миний заавал заалгаж яаж хамтай бүх хэрэг би ингэж хийж үзэх юм яахгүй зарим нэг жоохон сэтгэлээр юм байна. Чи нэг хүүхдүүдийг гэртээ солонгос зааж өгч хэлээ хэлээ. Тэгээ яаж байгаа миний зөвхөн буруу юм гэж хэлсэн. Чи өөрөө зааж хэлээ би зүгээр аль нэг юм уу даа гэж бодож байгаа юм. Би гэсэн хүүхдүүдтэй сайн болж байгаа гэж бодож байна. Тэгж бодож юм чи. Хүүхдүүдийн байнга хэлдэг үг байна. Аав гэртээ ихэдээ тоглох явахдаа би ядраад тоглож байгаа шүү дээ. Гэтэ би амжилттай өдрөөр тоглодог гэсэн. Хүүхдүүд бол чадаад тоглохоос чи юм уу чиний уцаараа тоглох гэж санаж байгаа гэсэн. Миний он чи ингэхдээ хүүхдүүдээ сайн хаалгаж болж чадаа гэж аав гэж байгаа. Тэгээ үзэж яах нэг баг би чи гарч ирж байна. Эзний бүхий болсон. Би ч гэсэн зөв биш болохоор байсан ч гэсэн миний би тэгээд сайн дааж өгөхгүй ш. Тэгээ би ёо хэрэг хин хэцүү байгаа гэдэг ярьж босч байгаа юм шиг. Би ч гэсэн үгүй хэцүү байх. Зөвхөн хүүхдүүдийн харилцаанаас гадна эцэг эхийн харилцаанаас гэсэн юм тайлж цахилгаан тайлж гаргах стас зөндөө байгаа юм шүү. Үнээр харилцаа авчидмаа бас нэг санаа зовж байгаа. Аль хэдийн юм яаж чинь аавч гэсэн ихтэй ээжийн талаас нь бодвол ганцхан одоо хүүхдүүд хөрж хүүхдүүдээ ингэж сургууль дээр болохоор маш их хурцгүй байнга үйлчилж юм байна. Тамхур 180-аас сэргсэн байгаа шалтгаан. Энэ бол энэ бүгд ийм асуудал байна гэж нэлээд хамсаад байсан юм шиг байна. Тэгээ аав ч гэсэн энэ сошиал медиа чадахгүй байлаа. Ээж хүүхэд айж явж шүү. Тэгээ сошиал медиа ямар зүйл болж ирсэн бэ? Дараагийн энэ нас нэлээд шүү. За тэгээд хонос юугаас хэлцээ авч өнөөдөр
Жугаа сайн уу? Тэр сайн уу гэсэн юм. Яа. Би ганцхан шуусыг үдээ юм шалгадаа.
Хоороос нь панда гэх бүлэг шиг амтны судалгаар зориулж үзье. Мэдээж дэлхийг салах судалгааны нэг хэсэг гэсэн болохоор нэмэлт цагаар ажилласан хүс асан гэж байгаа. Тэгэхээр хоороос нь амтны хүрээшин татчих харж байгаа амтнаас судалгаар 11 нэлээ. Гэсэн ч хоороос нь амтны тэр өрөөнд тайсан тавьсан зүйл бол дахиад байсан. Ил цагаас хойш тэр панда гэх дуртай болжээ. Харин маргааш нь билүүж ихтэй улаан ажил дахиад гараалээ. Манай хүний хоороос нь амтнуудын бүлгийн сайхан сэтгэлтэй залгуулах гэж бодож байна. Тэдний ядал талархаад багт зэмлэг өгч байгаа юм. Хоороос нь амтнууд ажил амралтаа тусдаа байлгахыг читгэж хэлэхүү. Иймэрхүү зүйл өмнөх дөрөв. Тиймээс дэлгүүр дотор хандаж илгээж төртөөгөө таарах бол гарсан үгийг шинээр олгоно. Харин ийм их зүйл болж дэлгүүр орчоо. Хичээсэн дөнгөж хасаа ногоо харин биш. Хамгийн хасаа ногоотой зүйлсэн гэдэг. Хоороос нь амтнууд багтаж би нэг чинь гэж чадахгүй штэ. Өнөөдөр та нарыг бүгдийг нь алнаа мөхөдөлгөх гэж асаалаа. Цаатаа гарчны пандаг хайр ташсан. Энэ өдөр пандагийн төрхөн мэдээс биш нөрчээ. Хоороос нь маань маргааш нь шопинг мал гэдэг газар руу очсон. Гэсэн хоёр хүүхэд танаас нь зураад алаа шүү. Зарим гаваад бид хоёр төрсөн гинэ. Аав ээж чинь танд тэнэхгүй хүнээс юм авч болтгүй заагүй гэсэн чинь үгүй л гэж авчив. Хоороос нь энэ дэлхийн хүмүүс чинь хүүхдээ яаж сүлээд юм бэ гэж асуусан. Даанч идэхгүй нэр нь авахсан зарим гаваад үйлчлэнэ. Хоороос нь наад чинь өөрийн намстай зүгээр боллоо. Харин таны ясны дараа өнөөдөр хүүгийн нээс гэрэн таахад цаад үрчтэй. Энэ хоёр найзын юм ашиг. Савсан байж хасна таньдаг юм шиг яриад байгаа. Нэг жижигэн төрхийг захиалж захиан дээр сүрийн хийж байгаа. Өнөө ахын хүчтэй
Thank you.